Манай улсын хэмжээнд ажилгүйдлийн төвшин 8.8%, Улаанбаатар хотын хэмжээнд 7.7% байна. За энэ нь өнгөрсөн оны мөн ихтэй харьцуулахад 1.8%-аар өссөн үзүүлэлт байгаа юм байна. Ажилгүйдлийг бууруулахад нэг талаас төрөөс баримтлах бодлого чухал хэдий ч нөгөө талаас хүмүүс өөрсдөө хичээл зүтгэлтэй байх ёстой юм а. Ажил эд хийж байгаа буюу бүртгэлтэй ажилгүй иргэдийн тэн хагасыг 15-аас 34 насны иргэд эзэлж байна. Залуучуудын хувьд ажил олгогчид тэднээс ажлын туршлага шаарддаг гэж шүүмжилж байгаа бол нөгөө талдаа ажил олгогчид залуучуудыг хандлага сайжруулах хэрэгтэй гэж дүгнжээ. Хөдөлмөрийн насны 5-аас дээш гишүүнтэй боловч нэгэн ч ажил хөдөлмөр эрхэлдэггүй 1122 өрх нийслэлд байдаг байна. За энэ бол судалгаа маань нийт 244 мянган өрх буюу Улаанбаатар хотын хэмжээнд нэг одоо нийт өрхийн одоо нэг 60% нь бол судалгаа хийсэн. За тэгэхээр энэ зүгээр би сүүлийн тоо хэлбэл нэг өрхөд бол 5 ажилгүй одоо хүнтэй өрх болов гэхэд бидний авсан судалгааны 0.5% буюу 1122 өрх байж байгаа шээ. Нийслэлээс гадна хөдөө орон нутагт ажлын байр ховроо. Тиймээс ядуурлыг бууруулах ажилгүйдлийг багасгах зорилгоор хөтөлбөр боловсруулсан байна. Мөн нэг өрх нэг ажлын байр хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв цагийн ажлын бирж байгуулан ажиллаж байгаа нь үр дүнгээ өгчээ. За өмнө нь бол тэр ажил олгогч, ажил хайгч хоёр хоорондоо уулзах хэцүү, дандаа зар сонин интернетээр ингээ мөнгө төгрөг өрөөд айгүйх ажил болдог очиж уулзаж чадахгүй ингэдэгээс бол тэр одоо хөдөлмөр эрхлэлт дэмжих төвийг байгуулснаар ажил олгогчид маань бидэнд захиалгаа өгөөд ажил хайгчид маань биднээр ирж бүртгүүлээд за тэгээ ямар мэргэжлийн хүн ямар ажил хайж гин, ямар байгууллага ямар ажлын байр зарлаж гин гэдгүүд нь одоо хувийн хвшлүүдтэй бид тэ компаниудтай хамтарч ажиллаад тэдний ажлын байран дээр нь бол хүмүүсээ бүртгээд тэгээд тэднэртэй одоо яг тэр ажил чиглэлээ одоо ямар шаардлага тавьж байгаа тэрнийхээ зөвлөгөө өгүүлээд тэндээ одоо бүгдийг нь одоо хүмүүсээ уулзаад одоо юуг нь анкетыг бүртгээд ингэж авдаг. Ингээд энэ бол маш амжилттай болсон. Нийслэлийн хэмжээнд 152 хорооны иргэдийг хамарч байгаа хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 8340 иргэн хамрагдаж, 7344 ажлын байрыг хадгалан үлдэж, 3090 ажлын байр шинээр бий болсон байна.